Сайн байцгаана уу үзэгчдээ, кайф нэвтрүүлэг та бүхэнд хүрч байна. Тэгэхээр өнөөдөр Яарамгийн гүрний замын урд талд байрлах Немо хэмээх маш том амьтны дэлгүүр нэгдсэн байгаа. Тэгээд олон төрлийн амьтдаас гадна бас загснуудыг маш олноор оруулж ирж байгаа. Бидний одоо дэлгүүр дээрээс өнөөдөр нэвтрүүлэг маань хүрч байна. Ингээд одоо өртөө та бүхнийг уулзуулж байна. Өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. Маш олон төрлийн загснууд байна. Танах ер нь хэдэн төрлийн загснууд орж ирсэн байна? Манад одоохондоо нэг 55 6 төрлийн загс орж ирсэн тий. 55 6 төрлийн тий. За ер нь танилцуулаад явчих тий. Энэ хойдлын загснууд ямар загснууд байна? Энэ Суматри баабус буюу тетра гэдэг загснууд байгаа энэ дотор тий. Дандаа сүргээрээ амьддаг загснууд л та. Тий, сүргээрээ тий. Тий. За ер нь хэр том болов? Хэр том болов? Энэ багцаагаар нэг 4-5 см том болно л та энэ загснууд тий. Суматри баабус. Загсыг ер нь тэлжээснээр ямар тийм кайф авт юм болоо хүмүүс? Хүмүүс ер нь янз янзаар кайф авна л да загс тэлжээснээр тий. Ер нь хүүхэд загс тэлжээснээр бас нэг амьтан хайрлах, тань мэдгүй ер нь бүх юмараа ашигтай л да хүүхдэд бол. Том хүмүүс бол гэртээ одоо тэгээд үзүүлэн маягаар тавих өөрсдөө бас айгу сонирхолтой л да. Тэжээж нөгөө зулжглууд нь янз янзын тийм ач холбогдол байгаа тий. Ядаргаа тайлна гэж бас ярьдаг юм байлээ тий. Ер нь ядаргаа тайлна шүү дээ. Загс харснараа тий. Ядаргаа тайл. За Суматрагийн загснууд гэж. Энэ дээдлийн загснууд нэлийн харж ирсэн загснууд байх юм. Энэ загснууд бол дандаа махчин төрлийн загснууд л та тий. Махчин гэдэг чинь нөгөө махчин төрлийн загсны хоол иддэг загснууд гэсэн үг лээ. Махчин тий. Тий. Нэлийн хөдөлгөөн том болохоор хөдөлгөөн бас багтаал юм шиг. Хөдөлгөөн багтаа. Ер нь махчин загснууд бол хөдөлгөөн багтаа байдаг тий. Махчин гэхээр амьд хоол идэх үү яах вэ? Зүгээр шууд бид нар идж байгаа махнасаа өгчдөг юм яа тийм. Ер нь амьд загс идэн. Тэгээд ер нь махны гаралтай хоолнууд идэн. Мах идсэн шууд шүү дээ тий. Тий мах идсэн шууд. Болгож өгөхгүй түүхийгээр нь заавал. Түүхийгээр нүг нь болгож өгнө янз янз байна л та бас тий. Тий. Тэр дээдлийн тэрний нарийнхан загс чи юу лээ? Тэр нөгөө луу загс гэдэг нь мөнгөн луу гэдэг. Silver Arwana гэдэг. Тий, нэлээд том болдог загс. Энэ нэг хамгийн том нэг 80 см-тэй бол байдаг шүү. Silver Arwana тий. Одоо энэ дэлхийн одоо энэ загсны зах зээл дээр ч гэдэм үү те хамгийн их өндрөөр үнэлэгдэж байгаа загснууд ямар загснууд байдаг юм болоо? Тэдрээс одоо Монголд оруулж ирэх боломж байдаг юм болов уу? Ер нь бол Мерсер Монголд орж ирж байгаа л да. Тий. Ер нь дискус гэдэг загс байна. Arwana төрлийн загснууд аягүй өндөр үнэлгээтэй байгаа тий. Одоо нөгөө тэр 18. Тий. Энэ чинь Silver Arwana. Нөгөө нэг алтан лууны төрлийн нөгөө улаан өнгөтэй юм уу аягүй үнэтэй л дээ. Дэлхийн цаатлын загснаас танилцуулж эхлэе те. Энэ ямар нэртэй загс вэ? Энэ орнатус гэдэг тетраны төрлийн загснууд л та. Жижиг төрлийн. Дотор нь энэ жижигхэн соомнууд байгаа. Одоо нэг кори буюу ийм жижиг анцистер төрлийн цэвэрлэгээний загс гэж нэрлэж болно л та. Дандаа цэвэрлэгээ хийдэг те. Тий. Юугаар цэвэрлэх вэ? Одоо энэ шилээ цэвэрлэх үү? Дотор нь шил цэвэрлэн тэгээд загсны илүүдл одоо нэг хоол биш та. Газар унсан хоол тэрийг түүж идэн. Нэгэсэндээ цэвэрлэгч гэсэн үүрэгтэй л аквариумны те. Тэгвэл шууд одоо бусдынхаа бохирдуулсан хэсгэлөө ингээд аваад хийгээд иж болох нь гэсэн үг тийм. Нөө тэгж болно. Тий. Илүүдл хоолыг идэн нэгэсэндээ аквариум цэвэрлэгээний загс нэг 2-3 шиг гэж аквариум цэвэрхэн байдаг угаасаа тий. Энэ доотлын энэ загснууд ямар загснууд? Энэ нөгөө Африк циклидийн төрлийн загснууд л та. Тий циклид. Африкийн циклид, Танганы, Малави гэдэг аюул олон нуурын циклидүүд байдаг л та. Тэрний нэг төрлийн Африк циклид гэдэг загснууд. Коннект гэдэг тий. Өмнө маань нэвтрүүлгээр бас загсны дэлгүүр орж хахад энэ Африк циклидийн гол онцлог нь бол нөгөө төрсөө өөрөө ингээд тижээгээд явцдаг гэсэн тий. Өөрсдөө тижээ нэг амандаа маллаа явцдаг байхгүй охин тий. Амандаа мал. Амандаа бол
Нас нь гүйцэл ихээр амнаас нь хүн гаргаж ирэх буюу өөрсдөө гаргаад ингээд дүрсээ амьдуулж явуулна гэсэн үг л дээ. Тий. За энэ бас циклид байна тий. Тэрний улаанууд нь ямар ч Нөө fire fish гэдэг энэ Африк циклидийн төрлийн загснууд л та. Дотор айгүй олон нэршилтэй л дээ. Тий. Fire fish гэдэг Африк циклид гэсэн үг л дээ. Африк циклид. онцлог нь бас юу байдаг юм болоо тий. Бусад загснуудаас онцлог нь. Бусад загснуудаас онцлог нь ер нь тусдаа тижээвэл айгүй тохиромжтой гэсэн үг. Гурам гэдэг одоо үнсгэлжин гурам гэдэг загсалтай. Тэгээ гурамны төрлийн загснууд тий. Гурам. Every night, every day. It feels so good to me. Хэдэн төрлийн загснууд байдаг юм. Гурамын төрөл гэж, циклид гэж байна. Загсны төрөл бол айгүй олон л та. Тэгээ тетрагийн төрөл одоо циклидийн овог одоо айгүй олон төрөл байгаа тий. Энэ гурамын төрлийн загснуудтай. Хүмүүсийн загснуудыг өөрсдөө ингээд ийм аргаар нөө эвцэлдүүлж янз янзын төрлийг гаргаж аваад энэ эсвэл байгаль дээр байдаг загснууд юм уу энэ? Ер нь байгаль дээр байдаг загснууд байгаа. Гэхдээ хүмүүс ихэвчлэн бас ийм селекц хийгээд янз янзын төрөл гаргаж байгаа л та. Гэхдээ Монголд биш л те. Өөр газар та. Монголд селекц хийх боломж нөхцөл яад юм. Монгол гэдэг нэг төрлийн загс гаргуул. Тэр бас хэцүү баг. Гэхдээ ер нь тэгээ залуучууд үржүүлж байгаа л да янз янзаар те. Өөр төрлийн загсыг одоо хооронд нь нийлүүлэх ч юм уу тийм маягаар те. За энэ ямар загснууд байна? Энэ огны барбус гэдэг загс. Барбусын төрлийн загс л та. Одоо барбус дотор айгүй олон янз байна шүү дээ. Суматри барбус, огны барбус, одоо мутантны барбус, альбиносны барбус гэдэг. Барбус айгүй олон төрөл бийтэй дотор. Тэ. Одоо морийг бол ингээд гүйдэл мүдэлтэй жороо гүйдэл энэ төр гэж ирдэг шүү дээ. Тэрэн шиг одоо энд ингээд онцлог тийм давуу тал нь одоо жишээ нь ямар байдаг бол хүмүүс ингээд анх удаа тижээж байгаа хүнд амар байдаг ч гэдэг юм уу те. Ер нь жоохон тижээх төвхтэй төрлийн загс нэлээд гарчсан хүмүүс тижээх тохиромжтой ч тийм үү тиймэрхүү загснууд ямар тийм байдаг юм. Ахсны төрлийн загсуудыг бол ер нь хүмүүс ихэвчлэн хурд хөдөлгөөн сайтай болохоор навд ижих дуртай байдаг л да. Ер нь аквариумд айгүй гоёмсог гэсэн үг те. Айгүй хурдтай явна те. Нэг сүргэлээд байдэн штэ. Суматр нэг ийш тийшээ сүргээр явдаг. Тэр юугаар нь хүмүүс айгүй сонирхдаг байхгүй барбусыг. Энэ хэр том болох вэ? Энэ нэг 4-5 см орчим болно те. Нас гүйцэхээрээ те. Одоо бол зулцхан байна гэсэн үг штэ. Манад байгаа нь те. Жижиг барбустай. За энэ дараагийнхан бол нөө нэг неон билүү те? Тийм, неон тетра гэдэг загстай. Неон гэдэг. Неон бас дотроо олон янз бий. Энэ одоо манад байгаа синкер неон гэдэг. Тэгээ кардинал буюу улаан неон гэж бий. Тэгээд хар неон гэж бий. Неон бол бас дотроо олон төрөл бий. За олон төрлийн неон. Энэ жоохон зулцгнууд нь багш хүн те? Харин жоохон. За энэ бас нэг зулцг биш ээ. Тий, нас гүйцэж байгаа неонод байгаа те. Дараагийн загс нь Энэ бас барбус. барбус. Тий, альбиносы барбус гэдэг шар өнгөтэй байдаг байхгүй барбус тий. Тий. Энэ бол бас төрсөө өөртөө яг уу. Тий, төрс шахан дүрсийн хүмүүс өөрсдөө ингэж тусгаалan авч амьдуулна л да. Өөрсдөө маллахгүй. Зүгээр дүрс шахан тор татдаг байхгүй доор нь аквариумд ороо. Тэгжээж дүрсийг авна тий. За энэ доотлын загснууд энэ ямар хөөрхөн загснууд байна шүү дээ энэ цагаан байгаа. Мойл, милфер мойл одоо бицэл гэдэг загснууд байна л да энэ дотор тий. Тий, амь зулцг гаргадаг гэсэн үг л да энэ загснууд тий. Тий, амь зулцг гаргадаг. Өөртөө тижээч. Өөрсдөө тижээн гэж байхгүй. Өөрсдөө бас идэж магадгүй зулцгаа төрснийхэн дараа. Тийм учраас хүмүүс төрсний дараа нөгөө ээж аавыг аваад тусдан аквариумд хийдэг байхгүй. Тусгаална тий. Энэ хамгийн доор байгаа тэр нөх хөл гартай гөрвлүүдтэй гөрвлийн төрлийн амт ингээд гэдэг юм л те. Энийг одоо ямар хүмүүс тийжээдэг юм бол? Энэ сонирхдаг хүмүүс л тийж яана л дээ өөрсдөө. Энэ гүлмөр гэдэг салмандр буюу гүлмөр гэдэг юм. Одоо хөлтөө гөрвөлтэй. Загстай хамт тийжээж болох уу? Жижиг загстай бол тийжээж болохгүй энийг бол те. Зүгээр том загстай бол тийжээж болно те. Болох загстайгаа болно бас болохгүй загстай болохгүй те.
Эдлийн эгнээ лөө ороод ирсэн чинь ийм тусгаарлцсан байл да загснуудыг нөө аквариума бас химнээд жижиг юм гэдэг ийм зориулт юм хийсэн баг шиг тий. Тий. Энэ загснууд бол тосны хийжин загснууд нөгөө битишок гэдэг загснууд л та. Нэг зодоонч загс гэсэн үг л дээ. Зодоонч. Энэ загснууд ер нь 2 загс нэг аквариумд байж болохгүй л дээ. Тусдаа ерөөсөө нэг аквариумд нэг ширхэл багс л дээ. Every night, every day. It feels so good to me. You got me fantasizing about your love. Every night, every day. It feels so good to me. Бид нар өөрсдөө хүнд үзүүлэх журмаар ингээд тусгаалаад ингээд нэг хийцэн байгаа юм л да энэ дотор нь тий. Энэ ер нь диггүүл заснаад байна. Тэгэл зодтолдох юм бол энэ гоё сэрвэнүүд нь энэ юунууд нь байхгүй болчих магадгүй л байна тий. Ер нь байхгүй болно тий. Зодолдол хоорондоо. Энэ бас жоохон зодтолцсон уугүй юу? Наа чи арай өөр төрөл. Ийм сарзгар байдаг байхгүй битшок бас тий. Дабл гэдэг ийм битүү сүлтэй байна. Кой гэдэг байна. Бета бол айгүй олон төрөл байдаг байхгүй. Энэнийг одоо ганцаар ингэ энэ загснуудтай л оруулсан байна тийм. Альбинос мөн үү? Тийм шүү дээ. Наа чин битишок. Хамтд нь оруулсан. Нэг аквариумд нэг ширхэг байж болно. Нэг. Бусдтайгаа зодтолдохгүй юм тийм. Зодтолдохгүй. Хоорондоо зодтолно бид тэр тий. За. Энэ шиг ороод ирвэл энэ доотлынх нь яг нөө нэг голд байдаг загстай их төстэй загс байгаа гэх юм. Монголын чинь тий. Нэг айлгийн сэмс гээд цэвэрлэгээ хийдэг загс л та. Ургамал айгүй сайн цэвэрлэнэ. Ер нь аквариумны бохирдлыг айгүй сайн цэвэрлэдэг загс байна тий. Цэвэрлэгээний загс. Энэ нөгөө бас циклет л яваад ах шиг тий. Тий, наа чи Африк циклет. Тий, шаранг тий. Энэ хамгийн доотлол дээр ямар загснууд байна? Хамгийн доор махчин загснууд байгаа. Тий. Тий. Нөгөө улаан хромс гэдэг нэг ганган хромс гэдэг загс байдаг шүү дээ. Тийм загснууд байгаа доо. Дараагийн ёолоо орё тий. Танад өрний хичнээн энэ банк танк гэж ярьдаг тий. Тий. Танк байна. Танк. Манад ер нь нэг багцаагаар нэг 65 6 шиг аквариум байна уу? Тий. Ямрыг нь аквариум ямрыг нь танк гэдэг юм аа. Ер нь танк гэдэг бол гадаадын нэршилтэй. Тий. Монгол бол ерөөсөө аквариум гэж ярина л да. Орос юугаар. Танк гэдэг маань одоо англиар тэгээд аквариум гэсэн үг л дээ. За энэ бол нөө нэг алтан загснууд л байх шүү тий. Хятад алтан загс юу лээ? Шүү. За ер нь тэгэл урдаас ирсэн алтан загснууд л байна надад ч тий. Тий. Гоёмсог төрлийн алтан загснууд байдаг. Энэ нэлээд том болцсон л байх шиг тий. Энээс том болох уу яах вэ? Ер нь том болно. Алтан загс бол өөрөө нэлээд том болдог тий. Тэгээ ер нь том болцсон хэмжээнд л дээр. Шинэ энтер байна уу юу? Зарим нь түнхэр гидстэй. Тэгээ гидсэндээ дүрстэй охин алтан загснууд энэ дотор байгаа. Дүрстэй. Сом гэд одоо ер нь доогуур унсан хог мог хоол моолыг түүж иддэг загснууд байхгүй. Энэ урт хошоотой матар шиг хошоотой юу юм? Наа чи бас махчин загс л та. Матар хошууд гэд нугсан хошууд гэж нэрлэн л дээ надад ч тий. За цэвэрлэгээ хийдэг төрлийн тий. Танаа энэ хөрхөн ийм савтаа ингээд ногоонууд байна л та энэ. Эдгээр нь ямар зориулттай? Энэ ер нь аквариум дотор хийх ургамлууд л та. Хүмүүс аваад аквариумаа бас гоёх байдлаар ургамал хийлтэй аквариумдаа тий. Амьд ургамал гэсэн үг. Амьд ургамал гэсэн үг тий. Би зүгээр шууд нөгөө цаанаас ирдэг пиврээр хийсэн нэг. Биш амьд ургамал. За энэ дараагийнх нь энэ сүртэй загснаад байна шүү дээ. Өндөр сэрвэтэй. Энэ тэмээ сом гэж нэрлэдэг л дээ хүмүүс. Адмирал сом гэдэг. Бас ер нь цэвэрлэгээ хийдэг загснууд аквариум дотор тий. Аквариумны цэвэрлэгээ сайн хийдэг загснууд. Толгооны хэлбэр энэ төр бас арай өөр юм тий. Тий өөр. Дээдлийн улаануудыг чинь бас нэлээд харж ирсэн загснууд баг чинь ямар загс? Мичнос шүү дээ. Мичнос тий. Ер нь Монголд их байдаг загс тий. Хүмүүсийн тэжээх дуртай загснууд л мичнос тий. Тэжээх дуртай гэхээр одоо өнгө үзэмжинтэй байна уу эсвэл тэжээхэд амар уу? Тэжээхэд амар. Тэгээд амь цулцаг гаргадаг болохоор хүмүүс аягүй сайн сонирхдаг загс байна. Мичносыг тий. Зарим хүмүүс чинь ингээл хамаагүй загсаа тэжээгээд байдаг шүү дээ. За одоо нэг гадагшаа жоохон оройч магадгүй гэл эрт баахан
хоолчдаг ч юм уу тий. Эсвэл ингээл яг цагаар ингээ хоолж чадахгүй байх тохиол. Тэр тохиолдолд одоо яана гэсэн үг үү? Одоо сүүлийн үед нэг автомат хоолгоч гээд гарцсан байгаа л да. Өдөрт 2 удаа хоолдог юм зориулт юм тий. Ер нь загсанд их хоол өгөх бол айгүй буруу юм байгаа тий. Урдан том болгоё гээл би болол тэгээ шууд Гэхдээ их өгж болохгүй. Яг цагаар нь тохируулж бага багаар өгнө тий. За зарим загснууд нь амьд хоол идэн, зарим нь бол яг нөгөө юм савтай санаас зориултын савлгаатай хоол идэж байгаа тий. Энэ дараагийн загснууд энэ хавтгай юмнууд байна л да тий. Тий энэ стингер гэдэг загс тий. Стингер. Ингээл хөвтөж явах уу? Босч явах юм уу? Явна. Наа чинь доогуур бас хоолоо идэн ханаараа явна. Шиг энэ пангарс гэдэг загс тий. Энэ бол айгүй дөлгөөн загс л та. Ямар ч загстай цуг байж болдог. Аквариумын бас нэг гоёлын загс гэсэн үг л дээ. Пангарс тий. Гоё юм тий. Доотлынх нь бол нөгөө алтан загснууд байна тий. Доотлынх нь алтан загс. Алтан загснууд бол нэлээд их байна. Бодвол хүмүүс их сонирхож авдаг бол алтнууд их байх шиг байна л да тий. Тий, алтан загс бол хүмүүс айгүй их авдаг байхгүй. Ер нь айгүй олон төрөл байдаг болохоор аквариум ч гэсэн хамгийн үзэмжтэй загстай алтан загстай. Тэгээ дээрэс нөө пинкшүүгээр бас алтан загс тижээх энтер гэж бас юм байдаг юм болоо. Байна. Пинкшүүдэр бол айгүй олон янз байна шүү дээ тий. 8 удаа нэг хар алтан загс тижээх ёстой гэдэг айгүй олон. Гэрт сайн тий. Гэрт сайн. Баяжуулна тий. Юу одоо 8 улаан нэг хар загс харанхтай тижээх нь шүү дээ тий. За дараагийн энэ би түрүүн орж ирчээд энэ сувнер юм болоо гэж бодсон. Нөгөө дээрээс юм уяатай. Тэгсэн чинь бас төхөөрхөн. Тэгээ энэ дискус гэдэг загстай. Энэ бол ер нь баг аквариум дотор тижээдэг загснуудын хамгийн гоё загс гэсэн үг л дээ энэ. Хамгийн одоо хаанаас гаралтай загснууд байна? Энэ ер нь Амазоны загснууд л да. Дискус бол тэ. Тэнхих шиг усанд амьдарч чадчихаа болоо. Ер нь тэрэн шиг усанд ер нь амьдруулж байгаа л та. Эний чи анх аваад үржүүлж байгаа усууд нь яг аквариумын усанд тижээж болохоор хэмжээнд хүргээд тэгээ тэрийг ингээд бид нар бас ингээд тэр устай нь адилхан усанд ийгээд ер нь болж ийн гэсэн үг л дээ. Ус нь бол тэ. Цаана нэг гэсэн өвөрмөц загс байна л да. Сэрвэ гэдүүлээ тэр доотлын зөвхөн доороос сэрвэт энэ одоо энэ болонгор байгаа. Өдөн загс гэдэг нь загс л та. Өдөн загс гэдэг. Яг үд шиг юм байна те. Энэ доор нэг хөөрхөн жижигхэн юм байна. Тэр нөгөө сом шүү дээ. Анчестер гэдэг. Ганцхан гэдэг загстай. Зөвлөгөөний. Энэ загснууд. За энэ нөгөө нэг зодоонч загснууд бол энэ тусдаа. Зодоон загс. За доогуур байгаанууд нь болохоор нөгөө пингвин тетра гэдэг бас сөргөлдөг загс байхгүй жижиг төрлийн. Тийм пингвин тетра гэдэг юм загс үү. Энэ бас өвөрмөс гоё ногоон загснууд байна. Ногоон загс. Пингвин тетра гэдэг нь нөө тий. За энэ нөгөө бас нөгөө алтан загснууд тий. Тий цөөрмийн алтан загс гэдэг шүү дээ. Жижигхэн зулжгнууд нөгөө тий. Урттуу загс бас явж чинь тэрнийг саарлууд тий. Тий тэр бол бас загсны хоол, махчин загсны хоол байхгүй. Махчин загсны хоол. Оо за. Бүр томоор ингэ явж идэг тий. За энэ дараагийн загс руу шилжиж. Энд бас түрүүн яажсэн нэг сом юу лээ? Суматри барбус. Барбус. Наан явж байгаа загснууд нөгөө Денисэн барбус гэдэг. Бас барбусын төрлийн загс байхгүй. Энэ зураас та. За эднэр бол энэ уртын юутай ч. Энэ гурам гэдэг загс тий. Гурам. Луу загч нь бас нэг юм урт юмтай байдаг тийм тэмдрүүлэлттэй. Энэ нь марамар гурам гэдэг. Ер нь гурам бол ер нь дээр үеийн загс л та. Совдон гурам, одоо марамар гурам, толбод гурам гэдэг айгүй олон төрөл байдаг байхгүй юу? Тий. Нэг үе бодоход бас Монголд
бүр дээр үе чинь л нэг айлуудаар ингээ орохоор хитгэн төрлийн загас ингээ байж байгаа гэсэн тий. Тэгэхэд одоо бол маш олон төрлийн загснууд оруулж ирж байна. Танах бол ер нь 50-60 орчим төрлийн загснуудыг оруулж ирж байна гэж тий. Ер нь цаашид ер нь яг ямар төлөвлөгөө байна тий. Илүү олон төрлийн загснаас арай өөр төрлийн амьтдыг оруулж ирнэ ч гэдэг юм уу тий. Усны тийм төлөвлөгөө байна уу? Төлөвлөгөө байгаа. Бид нар бас ховордсон тийм ховор төрлийн загснууд оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Амьтан ч гэсэн бас жижиг төрлийн амьтдыг бас оруулж ирэх тийм төлөвлөгөө байгаа. Монголд ер нь ингээд аквариум тижээж болохоор загснууд гэж байх уу? Байна. Голын загснуудыг бас аквариум тижээж болно л доо. Жижиг хэмжээний загснуудыг. Том хэмжээний загснууд болохгүй л дээ. Яагаад? Гэхдээ голын загс бол аквариумын загс биш учраас аквариум тижих тийм юу үл дээ. Урт наслахгүй л байх тий. Наслахгүй гэсэн үг л дээ. Тийм аквариумын зориултын загснуудын лавч тижээ. Загсыг л аквариум тижих хэрэгтэй байна. Уг нь бол дээ. Баг байх чинь тэгээд аваад тижээ ингээл шилэн дотор хийгээл өхүүлдэг байлаа шүү дээ тий. Тэр чинь нөгөө айгүй том юунд амьдардаг загсыг ингээд шилэн дотор хийчихээр амьдрах одоо юм юуг болно гэсэн үг л дээ. Таны хувьд ер нь яагаад ингээд загсны одоо бизнес гэх юм уу тий? Загсны бизнес рүү одоо ингээд орсон юм болоо тий. Ер нь л анхнаасаа мэдээж загс тижээж лээсэн баг. Ер нь хиддтэйгээсээ тижээж эхэлсэн байна. Би ер нь жоохносоо тижээсэн. Манай ах нар гэрээхэн тижээдэг байсан тий. Би ер нь 13 4-өөсөө загс тижээжсэн тий. Гэр бүлийнхэн бас тижээдэг байсан болоод нөлөөлсөн юм байна тий. Ах нар тижээдэг байсан. Тэгээд тэр нөлөөгөөр өөрөө айгүй дуртай л та. Хоббитой. Хоббигоо одоо ингээд дагаж явсаар байгаа л одоо ингээд дэлгүр мэлгүртэй болсон. Кайф нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Немо загсны дэлгүүрийг онцолж та бүхэнд хүргэлээ. Нэвтрүүлгийн 2 дугаар хэсгийг эх 7 хоногт хүлээн авч үзээрэй. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн төгсгөлд гадны орнуудын одоо загсны томоохон маркетууд, захууд хэрхэн үйл ажиллагаа явуулдгийг сонирхуулахаар бэлэн болоод байна. Every night, every day, it feels so good to me. You got me fantasizing about your love. Every night, every day,
Feels so good to me. You got me fantasizing about your love. Every night, every day. Feels so good to me. You got me fantasizing about your love. Every night,